Бидний хувьд бол нийт одоо өнгө гаргадаг тийм мэрэгжлийн үсчдийн хаан өнгө гэж хэлдэг ийм гоё soft color буюу зөөлөн за жимсний хүчлээс гаргаж авсан acid будаг гэж хэлдэг хүчлэг будаг. Тэгэхээр өнгө гаргах явцад маань одоо бид нэлийн олон цайралдаг үзлээ гэж бодоход цагаан болтлоо маш олон шатлуудыг давж идэг тийм. Тэгэхээр тэр шатлыг даваад хүссэн өнгийг үр дүнг нүдэнд харагдах үз боддоор хэрэгжүүлдэг өнгө гэдэг бол яалтчгүй хамгийн одоо гоё өнгөний тулд энэ софтыг хэлдэг. За софт бол монголчуудын дунд орж ирээд бас төдийлөн удсангүй харцангуй шин залуу будаг байгаа. За бид нар энэ дээр бас юу хэлж ийм гэхээр ер нь одоо Чероника Крачин буюу гурвалсан үйлчлэгээтэй эмчилгээтэй маш их яригддаг болоод байна. Тэгээд хоёрдугаарт нь олон шатлал цайсан үсмээр нэгсэндээ хэлбэр дүрсээ алдчихийж тэр одоо өөрийнхөө цайвар өнгө рүү ордог. Үүнийг нь буцаагаад эмчилгээний аргаар зөөлөн аргаар хүчин шүлтийн балансыг тэнцвэржүүлээд хүссэн өнгөө гаргахыг хэлээд байна. За тэгээд өнгө гаргагч нарт бол харцангуй бас будагны хувьд илүү өтгөн үсэнд будахад одоо илүү найрлагын хувьд 1.5-аар найрагддаг учраас илүү өсчдийн хувьд ашигтай гэж үздэг. За ингээд цөмөрөө энэ үсэн дээрээ хамгийн гоё будалтынхаа нэг техник болох софт өнгө өөрөө 6 төрлийн тоонтой байдаг. 6 төрлийн өөр өөрийн гэсэн одоо өөр өөр гэсэн өнгөнүүд байна гэсэн. Одоо жишээ нь ginger, coconut oil байна тийм. Ингээд үзэн white pepper, iceberry гэх мэтчлэн маш олон өнгөний сонголтууд байгаа. Тэгэхээр ийм болтлоор сайрсан байгаа үсэнд бол дурын аль ч хүн хүссэн төрлөөр орно. Дээрээс нь маш гоё зөөлөн хөмгөн. За ингээд хамтдаа найрлага харъя. За өсчтэй хэлэхэд будагны ардталт нь 1-ээс 1.5 гэж байгаа. Энийг хүмүүс айгүй буруугаар ойлгоод байдаг. Тэгэхээр одоо цөмөрөө хамтдаа яг найруулаад харцгаая. Бид нар ингээд будгийг найруулж явах явцдаа өнгө гаргалтыг маш олон цаг тасралтгүй хийдэг. За тэгээд эрэнгүүт үнэр айгүйх цоригдог тий. Эргээ будагны үнэртэй өөрөөсөө одоо юу гэдэг хэтэрхий их үнэртэй бүтээгдэхүүн одоо найрлага, химийн найрлага нь өндөр давтамжтай эдэр бүтээгдэхүүнүүд бол баг өдөржингөө дотор мухар хадрын мэдрэмжийг авдаг. Гэтэл энэ софт дээр бол огт тийм биш. Харин илүү гоё тааламжтай, зөөлхөн яг жимс үсэнд нялаад байгаа юм шиг. Ерөнхийдөө нөгөө будалтын явцдаа маш олон өнгө гаргалт гэдэг нь өөрөө 2-3 төрлийн өнгөнүүдийг хооронд нь холиод одоо гаргаж ирж байгаа нэг одоо процесс гэж бодно. Тэгэхээр яг энэ тохиолдолд яхаа гэхээр 2-3 төрлийн өнгө холж байгаа бол будгаа маш сайн задартал нь утгана гэсэн үг.